Улаанбаатар хотын умдны усаар хангадаг гүний усны нөөцүүд туул голын доор байгаа. Эдгээрийг дамнуулаад 2300 гаруй 20-30 м гүнтэй том багнууд зооход туулын урсц хэрхэн өөрчлөгдөх вэ? Хоёрдугаарт нь урсцын ус гүн рүүгээ хөрс хайрах олон үе шүүлтүүрээр дамжин гүний усаа байнга тэтгдэг. Унган байгалийн тогтоц хэрэг алдагдах вэ? Урсц хэрэг өөрчлөгдөх вэ? Унган байгалийн тогтоц хэрэг алдагдах вэ? Сөрөг нөлөөг судалсан судалгаа байна уу? Энэ талаар тав баримт байна уу гэсэн одоо иргэний асуултаар энэ ярилцлага эхлүүлэх гэж байна. Тайлангууд байгаа. За тайлан 26 оны тайлан байна. Хамгийн эхлээд 13 оны тайлан байна. 2008 оноос эхлээд судлагдаад хамгийн анхны их хурлын тогтоол нь 13 онд, хамгийн анхны наривчсан бүх бичгүүрүүд нь 13 онд гарч ирсэн. Тэгэхээр чинь 8 оноос хойш 18 жил, 13 оноос хойш 16 жил гаццсан. За 13 онд ингээд ихэхэд бэлэн болцсон буюу одоо та яг уншвал туул голын 70 дагуу 33 км хурдны зам байна. Төслийн байгальд орчны нөлөөллийн наривчсан шүү. Яагаад байгаль орчны нөлөөллийн наривчсан гэдэг би ингээд батлагдсан. Ингээд онцлоод байна нөгөө энэ төсөл 13 онд эхлэхэд бүх бичигүүрүүд бэлэн болсон байна. Бэлэн болсон. Тэгээ байгаль орчны наривчсан үндгээр ирэх авцсан. Энэ яг бичигүүрүүд бэлэн болсон. За энэ дээр болон 26 онд бид нар энэ шинжилсэн наривчсан төлөвлөгөөн дээр усны доор гадаргад нөлөөлөх нөлөөллөөрийн ашиглалтын үед маш бага гэж байгаа. Яг үгээр бага гэж байгаа. Тэгээд барилга угсралтын үед байгаль орчинд нөлөөлөх ерхий төлөв байдлаа дунд. Гэхдээ байгаль орчин гэдэг дээр юу болж байгаа бол ус, ургамал, амтан, гадаргын хөрс, нийгэм. Тэгээд дээрэс нэг юу нэх гээд 7 юм. Тэрнэр барилга угсралтын үед дунд нөлөөтэй тэр хэсэг газар ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан. За наривчсан усны гүний урсцэх дээр бага нөлөөтэй гэдэг энэ тайлан дээрч бүх гадаргуун тооцоо юм байгаа. Би танд дэлгэрэнгүй оруулж болно. Энэ 13 оны төлөвлөгөөн дээрч дэлгэрэнгүй байгаа. Би яагаад энийг танд 13 онтой энэ усны нөлөө бага гэж хэлээд байна вэхээр үндсэн тараас 13 оноос өөрчлөгдөхгүй. Бо яг тэр юм дээр ч. Тэгэхээр би товчхон хэлэхэд туул голын өмдний ус урсцанд нөлөөлөх нөлөөл байхгүй. Урсцанд нөлөө байхгүй. Гүний усанд нөлөөлөх байхгүй. Би дахиад Улаанбаатар хотын өмдний усны талаар тусдаа амар олон тайлбарлаад өгч байна. Хэд удаатай ханаас гарч байгаа. Ямар цэцэл хэрэгжиж байгаа. Сүүлийн судалгаа дандаа